Сайн сонир хүмүүс штэ. Тийм би эргээд ирсэн. Тэгээд уушлаарай адлаа биш хийгээгүй би үнэхээр уушил төсөж байна. Айгу олоод асуудлуудын яжгаа тэгээ бид нар эргээд юдөөсөө баач бэлгийг гоцсондоо дум баяртай байна. За би ингээ бид нар бишгтэй эргээд орцгоо. За энэ хөө бид өнөөдөр миштгэхээр Монголд хамгийн их нөлөөлж исэн топ 10 видео тоглоомыг дурдж байгаа билээ. За видео тоглоомын ойлголт Монгол төрөөд бодож байгаа билээ. 2000-ад оны ихэнх үе, 90-ад оны сүүл үеэр видео тоглоомын ойлголт Монголд ихээхэн төрж PC-нүүдийн нэгдэх гол шалтгаан болсон. Мөн хүмүүс видео тоглоомоос олж компьютер худалдаж авах нь уушиж Монголд видео тоглоомын 90 үе 2000-ад оны их үеэс эхэлсэн гэж үздэг. За энэ хөө дав хүндээ бид нар Монгол хамгийн их нөлөөлж байсан топ 10 видео тоглоомыг хүргэхэд бэлэн болсон байна. 10 дугаар баримт Grand Theft Auto San Andreas. За энэ тоглоомыг одоо хүүхд сайн мэдгүй байж болох ч гэсэндээ 2000-ад оны ихэнх үед монголчуудыг шуугуулж cheat кодууд нь маш өндөр үнэ хил зарагдчихсан тоглоомуудын нэг үлээ. За ерөнхийдөө энэ тоглоомыг анхнаар сайн мэдж байгаа. За Big Smoke, CGA, Rider, Sweet гэх дөрвийг бол Монголд сонсоогүй хүн ховор үз. PC-н дээр ч ирээд тоглоно, гэртээ ч ирээд тоглоно. Энэ тоглоом бол Монголд нөлөөлж байсан хамгийн гайхалтай тоглоомуудын 10 дугаарыг жигсэж байна. 9 дугаар байр Block Blast. За Block Blast бол ингээл блок ингээл тавиал тэгэл устгаад явууддаг. Сонирхолт яг анх хараад сонирхолтой гэж харж байсан ч гэсэндээ яг тоглоод үзэх юм бол амар сонирхолтой мэлээ. Тэгээд оноо моноогоо урдж молдоод ангийнхантайгаа оноо моноогоо урдж молдоод тэгээд хүмүүс ч юм өөр 1 сая энэ хөрүүлж мөрөөд байсан. Тэгээд сүлдээ TikTok-с харахад бол тэгээ энэ тоглоом бол 9 дугаарт орж байна. Таны энэ тоглоомд дагуулж үзээрэй. Гоё юм бэлээ. Би бүр нэг удаа тантаад нэр боо. 8 дугаар байр Standoff 2. Энэ тоглоом нь монголчуудыг нэлээд шуугуулад байгаа бөгөөд хүүхдүүд дунд нэлээд хад болоод байгаа билээ. За энэ тоглоом нь яадаг вэ гэхэн бол 4 билүү 5% баг болдоо. Энэ тоглоом би сайн мэдэхгүй. Тэгээ 4 билүү 5 хүүхэд ямар ч нэг баг болоод тэгээд холбогдоод эсрэгт ингэж ягаад ерөөдөө утасны Counter Strike гэж хэлж болно. Гэтэ skin эдэр угаагаад бараг л хэлэхэд бол Counter Strike сонирхолтой. Яг компьютерийн хүүхдүүд бол айгүй олон байгаа учраас ерөөдөө компьютертайгаас ч илүү тэгээд тоглож болно. Энэ тоглоом бол айгүй гоё тоглоом skin эдэр угаагаад тэгээд энэ тоглоом дээр бооцоо энэ төр тавьж байгаад үзэлцдэг. Хэцэг бүлэг маань сургууль дээр нэг хэцүү бүлэг хүүхдүүд байсан тэгээд. Тэгээ энэ тоглоом бол 8 ч гэсэж байна. 7 дугаар байр GTA Online Mongolian Server. За GTA 5-аас салаалж онлайн болсон Монгол серверүүдийн нэг. За уг Монгол сервер болохоор янз янзын зүйл туршиж болох бөгөөд та хүсвэл энгийн болсон ч болно, цагдаач болсон болно, маавч болсон болно. За өөртөө GTA 5 нь янз бүрийн зүйл хийж болдог ингээд нэг тийм атал явдал төрлийн тоглоом байгаа. За тэгээд энэ тоглоом нь компьютертэй залуус зориулагдсан бөгөөд та хүсвэл компьютероор татаж тоглож болно. 6 дугаар байр Roblox. За Roblox нь айгүй олон гейм креаторуудын нэгдсэн платформ гэж хэлж болно. За энэ тоглоом дээр тоглоом бүтээж тэр тоглоомоор мөнгө олж Robux гэх мөнгөнд тэмдэгтэр юм худалдаж авч мөн хүссэн тоглоом руу орж ямар ч хэмжээ хязгааргүйгээр тоглож болно. Яагад гэвэл уг тоглоом нь хүмүүсийн харилцах чадвар, харилцаа хандлагын нэмдэг бөгөөд айлын төвшинч нэмэх боломжтой гайхалтай тоглоом билээ. Тэгээд би бас өөрийнхөө үед бас хэлэхэд Roblox-ыг тоглож үзээрэй гэж зөвлөж байна. Яагад гэвэл та бүхэн нэгдүгээр англи хүмүүстэй access суралцсан. Хоёрдугаар ерөнхийдөө арай тийм соёлгүй байхаа болно гэсэн үг. Тэгээд yes. You can try it. 5 дугаар нь Minecraft. За Minecraft дээр ч юу ярих вэ? Монголын бараг бүх хүүхдүүд мэднэ. Бүр нэг хэсэг бүр дайм болсон ш нэрээ. Яа. Minecraft тоглолт тэргээд тийм басаамсан. Гэтэ Minecraft бол хүмүүсийн бүтээл сэтгэлдээ хөгжүүлж тархичсан задлж чадах ганц тоглоом. Яагаад гэвэл энэ тоглоом дээр хэмжээ хязгаар гэж байхгүй, хүссэн зүйлээ барьж усгаж
хаант ус эзэлж мод өсвөл авахаас эхлүүлээд хаант ус барьж иргэдүүдтэй явуулж хотосдыг эзэлж авч болдог. Ерөнхийдөө гой тоглоом байгаа. Энэ тоглоом бүхсүүд эдэн чинь. Yes, you can try it. Дөрөвдүгээр Counter Strike 1.6. Counter Strike 1.6 бол гайхалтай тоглоомуудын нэг гэж би хувьдаа хэлнэ. 2000-ад оны ихэнх үед PC-нд хамгийн ихээр борлогдож ирсэн тоглоом билээ. Энэ тоглоом дээр 5 залуу тоглож, хоорондоо хөдөлцөж, буудалцаж, шийдэж чадахгүйсэн асуудлаа шийдэж, тийм гайхалтай тоглоом билээ. Мөн өдгөж гэсэн энэ тоглоомын тоглолт нэг буураагүй бөгөөд PC-нд ч одоо хүртэл байсаар байдаг ноёлдог тоглоом билээ. Зураглалын хувьд зураглал нь ч тийм сайн биш ч гэсэндээ гологдохооргүй зураглалтай. Бууны хувьд ч гэсэндээ сүрдмэр буутай, алхалтын ч гэсэндээ нэг дажгүй. За ингээд топ 3 тоглоом шалгаруулахад бэлэн болсон байна. За тэгээд шалгаруулж эхэлцгээе. 3 дугаар энд Mobile Legends Bang Bang. За энэ тоглоомд юу ярих вэ? Гайхалтай тоглоом, аав ээжүүдийн дайсан хүүхдүүдийн найзууд. 5-9 гэж болдог бөгөөд тодорхой хэмжээний баатрууд дээрээ хүссэн айтмуудаа өгсөж тэр айтмуудынхаа дагуу тулалдаж болдог гайхалтай тоглоом. За тэгээд мобайлын талаар жоохон дэлгэрэнгүй ярих юм бол би бол нэг тийм мобайл сайн тоглолтгүй гэтээ тоглолдог. Гэтээ сайн тоглолдог. Яа тэгээд мобайл жирнал тэгээд гой тоглоом шүү. Яг цагийн цагтыг тэгээд аав чинь бойл гэсэн бол болоорой. Яа гэвэл энэ гайхалтай тоглоомыг Монголд хориглох юм бол тэг ерөнхийдөө дөтгөртэй болно шүү. Яа гэвэл энэ тоглоом бол тоглоомуудын entertainment-уудын хаан гэж хэлж болно. Яа гэвэл үлгэрийн юм шиг зураглалтай, скейлүүдэд дарж болдог, скейлүүдтэй тоглоом. Тий. 2 дугаар байранд Dota 2. За энэ тоглоомд юу ярих вэ? Одоо ч гэсэн залуусын хамгийн дуртай тоглоом, 30 нэмхүүдийн ч гэсэн одоо бол хамгийн дуртай тоглоом. За тэгээд энэ тоглоомын давуу талууд нэрдэх юм бол өнгөө тоглодог, стратеги шаарддаг, гарын хурдын хөдөлгөөн. Тэгээ онлайнаар тоглож болдог гэдгээрээ алдартай. Мөн дөрүүдээ хөгжүүлж левел интернет хэсгэж болдог тоглоом. Сариучлаа санагдаж байна. Гэтэ би бол өөрөө нэг ч удаа тоглож үзээгүй. Би нэг удаа хэдэн удаа тоглож байсан юм байна. Гэтэ тоглож чадах бүх хүчээс амар санагдаж байна. Яг гэвэл чинь бүр 10 левелтэй хүмүүс ээж байгаа. Тэгээд би бол бараагүй. Левел яадаг ч үлээ. За мэдхгүй ямар ч шинэ тоглоомны талаар сайн мэдэхгүй шүү guys. Тэгээд мэдж байгаа хүн байв бити уурлаад байгаарай. Sorry guys. За ингээд Монголд хамгийн их нөлөө үзүүлж аав ээжүүдийн хамгийн их уурыг хүргэж хамгийн хүүхдүүдийн найз болж хамгийн их нөлөө үзүүлсэн тоглоомоор PUBG Mobile The Player Unknown's Battlegrounds шалгаж байна. За энэ тоглоом 100 хүн тоглох. Энэ тоглоом дээр нэг матч дээр 100 хүн үзэх бөгөөд тэгээд бүх бүтэр ирсэлтэй нэг баатан 4 хүнтэй байх бөгөөд тэгээд алалцаж явсараагаад хамгийн сүүл чинь 4 ба түүнээс бага хүн ялагч болох юм аа. За энэ тоглоом нь бол гайхалтай. Мөн энэ тоглоомын бас судалгаа хийж байгаад бас улсад хоригдж исэн юм блэ. Жишээлх юм бол Ирак, Иран, Израиль гэх улсуудад хориглогдож байгаа тоглоом юм байлээ. Яг гэвэл энэ тийм бас зарим улс төр хориглогдож байгаа. Яг гэх юм бол энэ тоглоом бол маш их донтолдог гэсэн. За тэр тал дээр бол аав ээжүүд юу гэж хэлхийг бол угаасаа тоглоо байлаа. Гэтэ энэ тал дээр бол хэмжээгээ хэтрүүлэх юм бол яг тийм болно гэж бодсон болохоор за та бүхэн ингээд хэмжээгээ хэтрүүлэхгүй тоглох юм бол хамгийн шилдэг байх бол шүү. Тийм ээ. Тэгээд та бүхэндээ аав ээжийнхаа өрөө хөрөхгүй өөр гэсэн фильтр мөрөө тоглох юм бол нэг тоглож хаяал тэгэл жоохон мэдээ тэгээд энэ тоглож хаяал байх юм бол ерөнхийдөө дээр гэж бодож байна шүү.
За тэгээ энэ удаагийн бичлэг дуслаа. Тэгээд бичлэгтэйгээ хамт ирсэнд баярлалаа. Одоо бичлэгийг уучлалж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Peace.